Hey юу яцхан үзэгчтэй New Suck in the House энэ 7 хоногийн бичлэгээр уулзж байгаа та бүхэндээ маш их баяртай байна. Монголын хип хоп урлагийн ертөнцийн 7 хоногийн базаа мэдээлэл эхлэхэд бэлэн болсон байна. Бичлэгээ дуустал нь үзээрэй. Өнөөдрийн манай бичлэгтээ олон улсын бооцооны хамгийн том албан ёсны сайт 1xBet хамтран ажиллаж байна. Хэрв та 18 болон түүнээс дээш настай бол миний видеоны комент хэсэгт байгаа линкээр бүртгүүлэн ороод New Suck гэсэн промо кодыг ашиглан анхны депозиттоо 100% бонусыг авах боломжтой. За тэгэхээр хамгийн ихний сэдэв бол өнгөрсөн 7 хоногт цацагдсан Wolfism-ийн Hustle Ambition нэмэлт дуутай холбогдож байгаа. За түүний энэ дуу бол Монголын хип-хоп сонирхчдод бол тун их таалагдж байгаа. Ялангуяа тэр flow-ээр тоглож байгаа тэгээд тэр цаатлын beat өөрийнх нь ур чадвар энэ бүхнийг бол илтгэсэн маш дайжгүй дуу болсон байсан. За тэгээд хамгийн гол нь энэ дуун дээр бас хэд хэдэн хүмүүсийн нэрийг дурдж тэднүүслүүд ийсхийн шаашаа тэгтээ бол тэднэрт зориулж хэд үгийг хэлсэн байгаа. За хамгийн ихний мөрөн нь бол мөнгө хараад ичгүй секс цагаан богдтэй. За энэ бол мэдээж ойлгомжтой секс цагаан богд руу ерөнхийдөө бол нэг хандаж үг хэлсэн. За дараагийн мөр бол нүдэнд хүйтэн хоо тогтууд манай үүдэнд дандаа даардаг. Тэдний найзуудыг нь дайлаад давай даашаа тань хамт таадаг. За бас нэг иймэрхүү мөр байсан. За тэгээд үүнээс гадна ерөнхийлөгч бас хөрөлсөх рүү баян амьдрахын тулд хөрөлсөхийн пүүсийн нүдийг долоохгүй. За бас нэг иймэрхүү лайн байсан. Хөрөлсөхийн пүүсийг гэхэр мэдээж та бүхэн хин хэнийг хэлээд байгааг бол ойлгож байгаах надад хэлүүлдэггүй. За тэгээд энэ мэтчлэн Wolfism-ийн Hustle Ambition нэмэх дуунууд дээр бол эвгүй лайнууд бол зөндөө байсан. За харин энэ бүхний дараа 9 сарын 20-ны орой давай даашаа бол Instagram дээр лайв хийсэн. Лайваас нь харахад бол давай даашаа жаахан халамцуу тэгээд Wolfism дээр ихэд бол хандаж хийдэг үг хэлсэн байгаа. Чан манч. Эдгэс. Justice. Яанаас. Wolfism гөлгтөн энийг хөгжин гэлэр зэ. Чон үлөө биста тэр бэлтэрхтэй хэлэр зэ. Дашаа ах чинь энийг хөгжин гэлэр зэ. Тэр Wolfism гөлгтөө дашаа ах чинь энийг хөгжин гэлэр зэ. Би тэр гөлгч чинь биста ишчаастай биста хэдэн сая төгрөг дуулт юм дээ биста. Давай өрдөр. За давай дэшгөөд бол энэ жил тун дайжгүй байгаа нэг болоо цөм хийт дууга гаргасан. Тэгээд дээрээс нь бас зуны 100-гийн бас main artist-аар сонгогдсон. Харин rapper Wolfism-ийн хувьд энэ жил өөрийн жинхэнэ хип-хоп дуунуудаа гаргаж ерөнхийдөө тийм underrated урсгалаараа ирж байгаа. За тэгээд Wolfism болон давай даашаа хоёрын хоорондын цаашдын асуудалтай яг юу болох нь давай даашаа ерөнхийдөө нэг лайв хийгээд зогсох нь яах нь Wolfism бол хариу ямар нэг story хийгээгүй байгаа. За тэгээд юу болохыг мэдээж уламжил ёсоор цаг хугацаа бол бидэнд харуулах болно. За ингээд дараагийн сэдвтэ орцгоё. За дараагийн сэдэв бол энэ 7 хоногийн 5 дахь өдөр болно гэж байгаад цуцлагдсан Big Show-тай холбогдож байгаа. За мэдээж Outlaw болон Big Show-оор давхцсан нийгмийн анхаарлыг ерөнхийдөө нэг 7-оос 10 хоногийн турш бол байнгын барьж авсан. За мэдээж Outlaw-ийн ийм мэдээллийг хийсэн бол за мөнхий рэп Flash No Name-ийн бас нэг иймэрхүү мэдээллийг хийсэн байгаа. All-Net 2 усны маргааш манай хамтлагтай уулзсан. За тэгээд уулзалтан дээрээ All-Net 3-ыг хийя гэдэг санал тавьсан. Тэгэхээр манай хамтлагийн зүгээс бол бас арай ийм байж болохгүй хаа гэдэг саналыг бол хэлсэн. Дараа жилийн үеийг хашаа гэдэг байр суурь илэрхийлсэн. Тэгэнгүүт тэгвэл танай хамтлагийн 20 жилийн тоглолтыг хийх гэдэг санал тавиад. Тэгэнгүүт манай хамтлагийн тоглолтын топ бол All-Net нэгдэр энэ багтаага ам байдлаар бүгд тохирцсон байсан учраас ямар ч боломжгүй гэдэг саналыг хэлсэн. Тэгээд ерөнхийдөө бол ийм зүйл болсон. Энэ шоуны нэр бол өөрөө нэртэй байгаа, гарчигтай байгаа шүү дээ. Big Show гэж байгаа. All-Net биш. Тэгээд дургуутсал гэдэг бол мэдээж тэд нар маань өөрсдийнх нь ирэх дургуутсч болно, гомдож болно. Яасан ч болно. Тэгээ яагаад тийм юм үүсэж байгаа гэхээр яг энэ нөгөө ийм давхцал үүсэт байгаа болохоор энэ дээр анх удаа цочирдож байгаа бах. Энд чинь тэгээ дахиад энэ давхцлууд үүсэл явна. Энэ бол өсөлтөн гэж ойлгож болно. Нөгөө талаас бол хөгжил байхгүй юу? Ингээ хамтлагууд чинь гоё өсөлтөж чинь, хөгжиж чинь. Одоо Монголын Улаанбаатарын урлаг гоё хөгжиж чинь гэсэн үг шүү дээ. Энэ бол ганц нөгөө хамтлагуудын өрсөлдөөн биш чинь нөгөө бас зохиож байгаа ивент компаниудын компаниуд хамгийн гол нь яг үнэ тийм шүү дээ. Миний зүгээс болон учир лахын зүгээс бид Big Show-ны маркетингийн ажилд оролцож байсан утгаараа энэ Big Show-ны хэвлэлийн хуралд медиа нүүр царай гэдэг бол утгаар суусан байгаа. Мэдээж Big Show-г цуцлах болон төр хойшлуулах энэ шийдвэрт гар бие оролцоог болно. Харин энэ тоглолт цуцлагдсан шалтгаан нь тасалбарын борлуулалт гэж бол ерөөсө бодохгүй байгаа. За тэгээд энэ 7 хоногийн хамгийн халуухан сэдвүүдийн нэг яхаарахгүй Big Show болон Outlaw-ийн 20 жил байлаа. За тэгээд миний энэ удаагийн бичлэг үүгээр өндөрлөж байна. Энэ 7 хоногт Монголын хип-хопод 2 л ерөнхийдөө том үйл явдал болсныг та бүхэндээ ярьж өглөө. Тэгээд өөр нэг хайртай зүйл болсонгүй дараа 7 хоногийн базаагаар эргээд уулзцгаая. Subscribe дарахаа бүгд мартаарай. Suck out. Баярлалаа үзэгчдээ.